Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Та бүхэн маань сайхан гэртээ ажиллаж амарцгааж байна уу? За өнөөдрийнхөө хичээлээр би та бүхэндээ бидний яриандаа нийтлэг ашиглагддаг хэрнээсээ бас бид нэр төдийлэн сайн ялгааг нь ойлгодоггүй хоёр үгийг тайлбарлахаар бэлтгэсэн юм аа. За энэ маань юу вэ гэхээр must болон have to гэдэг хоёр үг байгаа. Must болон have to хоёр үг нь яг ямар ялгаатай юм бэ? Ямар үед нь must гэж ашиглаад ямар үед нь you have to, I have to, I must гэд алийг нь яаж ашиглаад байгаа вэ гэдгийг би та бүхэндээ өнөөдрийнхөө хичээлээр дэлгэрэнгүй тайлбарлахаар бэлтгэсэн юм аа. За хичээлдээ оръё. За нэгдүгээрт миний хэлэх зүйл бол must have to хоёр маань яг ижлэгэн утгатай үгнүүд байгаа юм шүү. Тийм учраас та энэ хоёр үгийг interchangeably буюу аль нэг нь дуртай үедээ ашиглаж болно. Гэхдээ must гэдэг маань болохоор арай нэг тийм ширүүндүү утгатай өөр ямар ч гарц байхгүй чи заавал энийг хийх ёстой гэсэн үг байдаг болвол you have to гэдэг нь болохоор одоо нэг тийм заавар зүйлэнд болгож одоо ингэ ерөнхийдөө хийх хэрэгтэй гэдэг үгийг ерөнхийдөө заавал хийх хэрэгтэй гэхдээ арай илдгээр хэлж байгаа нь have to юм шүү гэдгийг та бүхэндээ дуулмаар байна. За жишээг аваад эхлэе. Мөн өгүүлбэр дээр энэ маань яаж ашиглагддаггүй дөрвөн болон бусад зүйлүүдийн талаар та бүхэндээ ярья. Must гэдэг маань болохоор ерөнхийдөө ямар үед ашиглагддаг гэхээр одоо нөгөө нэг та нэг газар ингэ явж байгаа бол та ямар нэгэн зүйл ямар нэгэн газраар өөрчлүүлж байгаа бол тухайн өөрчлүүлж байгаа газрыг чинь дөрөм ч юм уу тий ялангуяа нөгөө нэг эрүүл мэндийн ялангуяа одоо нөгөө нэг онцгой байдлын одоо ингэ заавалчгүй хэрэглэх ёстой. Тэгэхгүй бол одоо ингэ аюулгүй байдал алдагдах юмнууд дээр ялангуяа must гэж ашиглаад байдаг. За жишээлх юм бол онгоцон цуугаа явж илаа гэж ботход та даруулахын бүсээ заавалчгүй зүүх шаардлагатай байдаг тийм үү? Тэрэн дээр жишээ нь ашиглах юм бол you must fasten your seatbelt гэж хэлдэг тийм. За жишээлх юм бол контекстн дээр авч үзэх юм бол you must sit гэдэг юм бол заавал суух ёстой гэдэг нэг дарангуйсан нэг тийм суух ёстой. Гэхдээ заавалчгүй суу гэсэн нэг тийм заагс үг гарч ирж байна те. Нөгөөт нь болохоор excuse me you have to sit гэдэг юм бол өшөөрөө та суух ёстой. Сунаа гэсэн үг болж арай нэг зөөлрч орж ирж байна те. За тийм утгатай байна. Өгүүлбэр дээр яаж ашиглагддаг бэ гэхлээр одоо жишээ нь өнөөгийн байдалд бол you have to put your mask on гэж явж байна те. You have to. You must гэх таныг ингээд юу яагаад маска зүүхгүй бол ингээд одоохондоо торгох арай болоогүй юм. Тэгээд торгоод ингээд хуулин дээр заагаад хэлчих юм бол баг маст болоод явчих юм байна тий. Харин за зайлшгүй зүүх шаардлагатай гэсэн сэрэмжлүүлэг болгож өгч байгаа болоо тохиолдолд have to гэж ашиглаж болж байна. You have to put your mask on. Гэхдээ must put your mask on гэж хэлсэн байхад бол буруутахгүй нэ гэсэн үг ахнаа. За өгүүлбэр дээр яаж ашиглагддаг вэ гэхээр must гэдэг маань хэзээ ч хуурдаггүй гэдэг. За you must, she must, I must гэдэг ингээд ерөөсөө өөрчлөгддөггүй үг байгаа. Харин have to гэдэг маань болохоор хин дээр ямар одоо нөгөө нэг subject-н дээр ашиглаж байгаа вэ гэдгээс шалтгаалаад өөрчлөгдөж байдаг. Гэхдээ энэ маань бидний сайн мэддэг дүрэн байгаа. I, you, we, are гэдэг дээр болохоор have гэдгээр ордог бол he, she, it гэдэг дээр has гэж ордог. She has to sit. She has to wake up at 7 o'clock гэдэг ч юм уу те. Энэ эмэгтэй хүүхэд 7 цагаас маргааш босох ёстой гэж хэлж байгаа бол he has to sleep now. Яг адилхан эрэгтэй хүн унтах ёстой. He has to go гэж хэлж байгаа бол I гэдэг дээр I have to eat. Otherwise I'm hungry гэдэг ч юм уу. We have to be there at 8. За 8 цагаас бид бүгдээрээ 8 тэнд байх ёстой шүү гэдэг үг хэлж байна те. Тийм болохоор хэрвээ та бодлаад одоо ингээ яг дөрмөө сайн мэдгүй ахын шатны хүн байх юм бол
you must гэдэг үгийг ашиглах юм бол арай амархан яагаад гэвэл дөрмийн хувьд хязгаарч өөрчлөгддөггүй байгаа шүү гэдгийг бас хэлмээр байна. Маш амархан дөрвөн байгаа гэдгийг та бүхэн маань энэ дээр анзаарч байгаа бах. За тэгэхээр энэ хоёр үг маань ерөнхийдөө маш энгийн л өгүүлбэрүүд юм болохоор та ярианда бас түлхүү have to гэдгийг нь бас түлхүү ашиглаж болно. Must гэдгийг нь зайлшгүй хэнийг нь тулгах шаардлагатай болсон болвол ашиглаж болох нэ. Альсгүй бол зүгээр сэрэмжлүүлэг болгоод заавал гэд ингээд энийг хэлэх гээд ингээд дахин хэлж байхаа оронд must гэд ингээд хэлчих юм бол энэ хүн чинь болохгүй юм байна, энийг л өстө хийхгүй болохгүй юм байна гэж ойлгох юм тийм ээ. Тэгэхээр must гэд хэлсэн тохиолдолд бол ахаад хэлэхэд алдаа гарахгүй гэж хэлмээр байна. За одоо must have to гэдгийг ингээд эрэг одоо тайлбарсан бол энэ маань негатив буюу сөрөг утгаараа яаж ашиглагддаг юм бэ гэдгийг одоо тайлбарлая. Must гэдгийг not гэхээр must not буюу mustn't. Mustn't гэж хэлдэггүй mustn't. За өөрөөр хэлэх юм бол нэг жишээгээр авахад you mustn't be late гэж хэлж болох юм тий. Чи хоцорч болохгүй. Яагаад ч хоцорч болохгүй шүү гэдгийг you mustn't гэж хэлж болох юм тий. Аасгүй бол she mustn't go with you. She must go with you. She mustn't. Өөр жишээ авах юм бол you must not smoke in the bathroom. You mustn't smoke in the bathroom гэж хэлж болох юм тий. Must гэдэг маань зүгээр mustn't болоод өөрчлөгдчихдөг бол have to гэдэг маань болохоор арай өөрөөр ашиглагддаг. You don't have to. Don't have to гэж өөрчлөгддөг шүү. Өөр нэг дөрмийнх нь хөлбөр doesn't have to. Don't, doesn't. Do гэдэг үг орж ирээд auxiliary verb орж ирээд энэ маань болохоор have-ыг өөрчлөхгүйгээр эсрэг негатив утга дээр do гэдэг маань өөрчлөгдөж явж байгааг та бүхэн маань анзаарч байгаа хаа. I have to. I have to. I don't have to гэж I гэдэг дээр ашиглагдаж байгаа. I, you, we, are гэдэг дээр энэ ашиглагдаж байгаа бол he, she, it гэдэг дээр одоо ийм байгаа шүү харж байгаа. He doesn't have to go. Negative утга дээр have гэдэг маань өөрчлөгдөх байгаад өмнөх auxiliary verb буюу do гэдэг маань doesn't болоод өөрчлөгдөж байна. She has to go. She doesn't have to go. Ойлгомжтой. I don't have to go. Ингэж өөрчлөгдөж байгаа шүү. Do гэдэг auxiliary verb орж ирээд бүх юмыг өөрчилж чинь тий. Энийг болохоор зүгээр ингээд ингэ тийм байх шүү. Энгийнээр хүлээж аваад чийдэлчих юм бол та бүхэнд маань амар ах болов гэж бодож байна. За өөр бас нэг нэмэлтээр хэмжээ зүйл орж иж байгаа. Тэр нь юу вэ гэхээр don't have to гэдэг маань болохоор яг mustn't гэдэг шиг адилхан утгатай болдоггүй байдаг. Don't have to гэдэг хэлэхээр шаардлагагүй. Тэг шаардлагагүй шүү дээ гэсэн маш зөөлхөн утга орж ирж байна тий. You have to sit. Чи суух ёстой. Чи заасгүй суу гэсэн үг шүү дээ. You don't have to sit гэх юм бол суухгүй байж болно. Гэтээ суучих болно гэсэн утгатай үг гарч ирж байна тий. Одоо нөгөө нэг positive буюу одоо ингээд энгийн have гэдгийг ашиглаж байгаа тохиолдолд зайлшгүй суугаараа гэсэн тохиол байгаа бол негатив болоод ирэхээр утга маань шал өөр болоод ирж байна тий. Хамаагүй зөөлрөөд зүгээрээ чи суухгүй байж болно шүү дээ гэсэн л үг болчих байгаа хгүй. Гэхдээ тэр маань болохоор цаагаараа суучих болно суухгүй гэж болно гэсэн үг болж байна тий. За өөр маш инээдтэй жишээ авъя л даа. You don't have to bring me presents. But I'll be happy if you do. За энэ дээр юу гэж байна? Шал өөр санаа ороод ирж байна уу? Чи надад бэлэг авчрах хэрэггүй гэж байгаа байхгүй юу? Чи надад бэлэг авчрах хэрэггүй. You don't have to bring me present. Гэхдээ авчруул би маш их баяртай байна. But
I would be happy if you do. Бэлэг авчрал гэсэн утгатай бол явчихж байгаа үстэй тий. За энэ have to гэдэг негатив утгаар ер нь бол бид нар яг энэ сүүлийн миний жишээн дээр бол хүмүүс нэлээд ярианд ашигладаг юм шиг санагдсан. Okay, you don't have to do that гэдэг юм бол гомдцсон ярьж байгаа үстэй тий. You don't have to help me. Чи заавал нэг туслах гадах шаардлага байхгүй шүү дээ. Зүгээр туслах байж болно шүү дээ. Туслаа л гэсэн үг цаагаараа. Асгүй бол no you don't have to be here гэдэг юм бол ерөнхийдөө ингээд хин юу гэж ямар акцент өгч яаж хэлж ин гэдгээс шалтгаалаад don't have to гэдэг үг маань өөр болоод ирж байна. Гэхдээ шаардсан одоо тушаасан сэрэмжлүүлсэн утга маань энэ дээр байхгүй болчихж байна тийм үү? За энийг маш өргөнөөр англиар ярьж байгаа хүмүүс маань нэрэнд ашигладаг учраас та бүхэн маань ч гэсэндээ энийг сайн тогтоож аваад хүн хэлэхэд ойлгоод өөрөө ч гэсэндээ яриан дээр ашиглаж болох юм шүү дээ. За жишээлх юм бол you don't have to watch this video but I would be happy if you do. Гэж хэлж дээ та бүхэндээ тэр нь болохоор та заавал миний хичээлийг үзэх шаардлага байхгүй. Тэ чи хэрэг та өөр зүйл хийгээд айлсгүй өөр бичлэг үзэж болно шүү дээ. Гэхдээ хэрвээ таныг үзэх юм бол би маш их баяртай байх болоо гэсэн утгыг хэлж ин гэдэг маань би өөрөө миний бичлэгийг үзээрэй гэсэн үг л болж таарч байна шүү дээ. За ийм зүйлүүд бас байдаг юм шүү гэдгийг та бүхэндээ онцолж бас сонирхолтой байх болов гэдэг үтнээс өнөөдрийнхөө дугаарыг бэлтгэлээ. За ингээд дараагийнхаа дугаараар би та бүхэндээ илүү сонирхолтой зүйлүүдийг цуврал хичээлдээ оруулж заахыг хичээнэ. Гэхдээ бас ажил их байгаа болохоор одоо нөгөө нэг давтамж маань жоохон буурж байж магадгүй. Гэхдээ ялангуяа намраас бол би аягүй сайн гой видеонд оруулж байна. Гэхдээ таслахгүйгээр одоо нөгөө хавар зам бас ингээд арай баг бичлэг оруулнаа. Хэрвээ та надтай одоо нөгөө нэг шууд харьцахыг хүсэх юм бол миний Facebook-ээр лайк дарж надтай мессежээр холбогдох боломжтой. Мөн тэр Facebook дээр Facebook page дээр гарч иж байгаа миний хичээлүүдийг тавигдах тухай бүрт нь үзэх боломжтой юм шүү гэдгийг бас хэлмээр байна. Энэ удаагийнхаа дугаараар must have to хоёрын ялгааг болон өгүүлбэр дээр яаж ашиглагддаг негатив утга дээр ямар байдгийг та бүхэндээ зааж сонирхоллоо. Дараагийнхаа хичээлээр дахин уулзлаа. Түр баяртай.